Сайн байцгаана уу залуучуудаа. Тэгээд өнөөдрөөс эхлэн манай Монгол Дото холбоогоос эхлээд энэ видео болон клипийг яаж хийх вэ гэсэн бяцхан зөвлөмж болон юм жижигхэн сургалтуудыг онлайнаар хийхээр боллоо. Өнөөдөр болохоор зөвхөн ямар одоо програмуудыг ашиглах вэ гэсэн товчхон мэдээллийг хүргэх болно. Энээс цаашаа болохоор одоо яг яаж хэрэглэх вэ гэдэг тал дээр яг тодорхой үзэх болно. За тэгээд юуны өмнө болох зэрэг одоо хамгийн ихний програм бол Data Replay Seeker гэдэг байгаа. Энийг бол татаж авах шаардлагатай. Энэгээр одоо видео үзэн мөн Simple Camera гэдэг байгаа. Тэрүүгээр одоо яг одоо яаж камер одоо эффект одоо камераар одоо хөдөлгөөнүүдийг хийх гол програмууд нэг юм аа. Одоо нэг харуулъя. Тэгээд дараагийнхаас эхлэн мөн энэ програмыг яаж суулгаад яаж ажилуулах вэ гэдэг бас тодорхой байна. Өнөөдөр зөвхөн яг ямар юм хэрэгтэй гэдгийг товчхон зурдъя гэж хэлсэн. Тийм учраас одоо энэ байна. The Replay Seeker гэдэг байгаа. Энд дээр болохоор яг одоо Simple Camera гэдэг одоо ингээд одоо бүх камерын үйлийг ажлыг гүйцэтгэх болно. Тэгээд Fraps гэдэг байгаа энэ бас гол бичдэг програм бас мөн Bandicam гэдэг байгаа. Энэ хоёрыг ашиглах болно. Миний бодлоор зэрэг энэ Fraps гэдэг нэг ашиглах болно. Энэ хоёрын Fraps нийлүү. Тэгээд одоо бүх үйлдэлээ хийж дуусныхаа дараа хамгийн гол бас edit хийхдээ хамгийн сүүлийн